Сайн уу бүгдрээ. За өнөөдрийн бичлэгээр бас арс эхлэхний дараагийн бодлогод орж байна. За 12 13 дахь бодлого. За өнөөдрийн эхлэхний бодлогод дээр арс эхлэхийн дээр болохоор резистор ялгарах дулааныг тооцоолох бодлого байна. За эхний бодлого болохоор С багтаамжтай конденсаторыг U хүчтэйгээр цэнгэлжээд 2 С багтаамжтай конденсаторыг цэнэггүй конденсатортай холбоод К түлхүүрийг залгаж холбосон байна. Тэгэхээр R дээр ялгарах дулааныг олох гэсэн. За эхний конденсатор бол С багтаамжтай конденсатор маань цэнэгтэй байж байгаа. Тэгэхээр энэ систем анх энергитэй байсан гэсэн үг тийм. Анхны энерги нь олчих. Cu0 квадрат ба 2 тийм. За резистор ялгарах дулааны хэмжээ нь яаж гарч ирэх вэ гэхээр энэ системийн анхны энерги байна. Дараа нь ингээд цэнэггүй конденсатортай холбосны дараа тогтворцсон горд очоод нөгөө цэнэгүүд хуваалцаад тэнцүү хүчтэй потенциалын ялгартай болох хүртлээр цэнэг солилцсон. За тэгээ цэнэгийн урсгал дуусаад ижил потенциалтай болгоод цэнэгийн урсгал дуусны дараа системийн нийт энерги ямар болсон те. Тэрний ялгараар одоо ялгарсан дулааны энерги хэмжээ тогтоол. За хэдүүлээ цэнэг хадгалагдах хуйлаа бичиж. Цэнэг анх болохоор анхны конденсатор маань болохоор Q0 гэсэн цэнэгтэй байсан. Cu0 гэсэн цэнэгтэй те. За тэгэнгүүт эндээс ийшээ нэмэх цэнэг энэ хасах ялцаас ийшээ ингээд хасах цэнэгийн урсгал үүсээд үүссэн цэнэгүүдийн Q1 Q2 гэж үзчих. Тэгвэл Q1 дээр нэмэх нь Q2 нь Q0 буюу Cu0-тай хэмцэх ёстой тий. За нэг хэмцэгчээр бичигдэнэ. За мөн энэ цэнэгийн урсгал хэдий зогсвол ижил потенциалтай болох ёстой. Q1-ийг хуваах нь С багтаамжтай гэсэн тий. Q2-ийг хуваах нь 2С. Эндээс харахаар Q2 гэдэг бол 2 Q1 гэж тий. За энэ хоёр төслөөс хараад 3 Q1 тэнцүү Cu0 гэхээр Q1 нь бол Cu0-ыг хуваах нь 3. Q2 нь болохоор 2-оор 2 Cu0 хуваах нь 3 болчихж байгаа. За энэ одоо гэсэн үг тийм ийм цэнэгүүд болж хуваарлагдчих үлдэнэ гэсэн үг. За одоо системийн дараах энергийг нь олъё тийм конденсатор тусгаарх энерги болчих. Эннийх нь хүчлүүд нь тэнцүү байна. Хүчлийг нь олчих тийм нэгнийх нь хүчлийг олцгоо. Олчихно. Q1-ийг хуваах нь С буюу U0-ыг хуваах нь 3 гэсэн үг тийм. За эхний конденсаторын энерги бол Cu0-ыг квадрат хуваах нь 3 гэхээр 9 18 тийм. За V2 2С багтаамжтай хүчлэл нь мөн л U0-ыг хуваах нь 3 гэхээр U0-ын квадрат 9 18 гэсэн ийм энерги байна тийм. За системийн нийлбэр энерги бичиж 18-ны 3 Cu0-ын квадрат буюу Cu0-ын квадратыг хуваах нь 6 гэсэн. За анх системийн энерги Cu0 квадратыг хуваах 2 буюу байсан бол одоо Cu0 квадратыг хуваах нь 6 болж байгаа гэсэн. За ялгарсан дулааныг олъё. Анхны энергиэс эцсийн энергийг хасч тийм 6 гэхээр 6-ны ижил 20-ийн 3-аас 2 Cu0-ын квадрат буюу Cu0-ын квадратыг хуваах нь 3 гэсэн. Энэ резистор ялгарч байгаа дулааны хэмжээ энергийн зөрүүгээр ингэж алдаж байгаа гэсэн үг. За 12 дугаар бодлого юм билээ. За 13 дугаар бодлогыг харъя. За бас эхлэхэд 2 конденсатор нэг резистор байна. Гүйдэл үүсгэж байхгүй байна. За гүйдэл үүсгэж байхгүй тохиолдолд энерги хадгалах хуульд ингээд бичиж яхад бол эцсийн төлөв энергиэс анхны энергийг хасаад дулаантайгаа тэнцэж байгаа. Гүйдэл үүсгэж орж ирэх юм бол гүйдэл үүсгчийн хийх ажлаас тооцогдно. За энэ бодлого дээр бас гүйдэл үүсгэж байхгүй учраас шууд дулааны хэмжээ нь энэ хоёр конденсаторын системийн энергийн зөрүүнээс гарна гэсэн үг тийм. За бодлого дээр болохоор конденсаторуудын U0 ба энийг нь болохоор U0 энийг болохоор 3 U0 гэсэн хүчлүүдээр цэнэглэлчээд за К түлхүүрийг свичийг дамжуулаад холбож байгаа юм байна тийм. За тэгвэл хэлхээнд Q дулаан ялгарсан бол U0-ыг нь олоо гэсэн байна тийм. За тэгвэл анхны цэнэгүүдийг нь бичиж. Эхний конденсаторын анхны цэнэг Q1 Cu0 тийм. Хоёрдугаар конденсаторын 3 Cu0. Одоо цэнэг хадгалах хууль энэ хоёр ялцсан хооронд биелэх ёстой гэсэн үг тийм. Нэмэх хоёр ялцвал юм. Тэгэхээр Q1 дээр нэмэх нь Q2 бол Q1-ийн эсрэг Q2-ийн эсрэг дараах цэнэгүүдийн нийлбэртэй тэнцүү гэсэн үг тийм. За энэ цэнэгийн энэ урсгал хэдэд зогсвол ижил потенциалтай болтлоо
үргэлжлэн тэр Q1 штрихийг C хуваасна, Q2 штрихийг Q2 штрихийг бас C хуваасандаа тэнцүү гэсэн үг тий. За өчлүүд нь тэнцүү болох хүртэл үргэлжлэн гэсэн. За эндээс харуул Q1 Q2-ийн нийлбэр чинь 3C энэ хоёрыг нэмэхэд 4C0 болно тий. Q1 штрих Q2 штрихийн нийлбэр нь 4CU0 буюу энэ эндээс энэ хоёр тэнцүү гэж байгаа юм чинь Q1 штрих Q2 штрих хоорондоо тэнцүү 2CU0 гэж байна тий. За хэлхээнд ялгарсан дулааныг олъё. Анхны энерги ба эцсийн түлхүүр энергиудын зөрүү гэсэн үг тий. За анхны энерги бичиж. За CU0-ийн квадрат хувахан 2 3 U0 шүү дээ. C гүржих нь 9 U0 квадрат хуваах 2 гэхээр 10 болно. 5 CU0-ийн квадрат гэсэн анхны энерги ингэж байна. Хоёр концентрийн нийлбэр анхны энерги бичлээ. За дараа нь эцсийн түлхүүр энерги бичтэй. За тэгэнгүүт энэ хоёр чинь C багтаамжтай концентруудын хүчтэлний ижилхэн концентрийн хүчтлийг бас бичиж. U1 тэнцүү Q1-ийг хуваах нь C буюу 2CU0-ийг хуваах нь C буюу 2U0 тийм. За C4U0-ийн квадрат хуваах 2 тийм. Эхний концентрийн. За дараачих нь бас C4U0 квадрат хуваах 2 гэдэг. Бас ингэхээр 4CU0-ийн квадрат гэсэн үг. Ингээд энерги багассан байна. Энэ резистор дээр ялгарсан дулааны хэмжээгээр энерги буурсан байна, системийн энерги тийм. За ялгарсан дулааны хэмжээг олъё. Анхны энергиэс хасах нь 4CU0-ийн квадрат. Ингээд CU0-ийн квадрат. Концентр дээр резистор дээр ялгарсан дулааны хэмжээ бол CU0-ийн квадрат гэсэн үг тийм. За одоо U0-ыг олгосон шүү дээ эндээс тийм. U0 тэнцүү Q хуваах нь C язгуур дор гэсэн үг тийм. За энэ бодлоор бол ялгарсан дулааны нөгөөд эргээд цэнгэлсэн хүчлүүдийн хэмжээг олох бодлого байлаа.